За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эфирт шинжээч Можо болон шинжээч Ганзаа бид хоёр өнөөдөр гадаад үрийн талаар ярихаар бэлэн болсон байна. За тэгэхээр гадаад үр гэж яг юу вэ? Хаанаас эхлэх вэ? За ерөнхийдөө гадаад үр гэдэг бол үгнээс өөр тодорхой харагдаж байгаа тийм. Монгол улсын гадаадуудад төлөх ёстой нийт үрийг ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр би үндсэндээ гадаад өртөө холбоотойгоор хоёртой авчлаа л да энд. Эхний тон болохоор 26 тэрбум ам доллар. Энэ бол манай Монгол улсын гадаад өрийн нийт хэмжээ. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар гэсэн үг. За үүнээс 6.2 тэрбум ам доллар нь засгийн газрын гадаад өр байж байгаа. Ерөнхийдөө манай нийт гадаад өр ийм байна л харж байгаа гэсэн үг. Тэгэхээр саях бол нийлэн бүхэл тоо байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхэл тооны цаана ямар тоонууд явж гинэ гэдгийг энэ графикаар үзүүлсэн байж байгаа. 2017 оны 3 дугаар улирлаар харах юм бол 29 нь бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. 31 нь бол бус салбарууд. За бусад салбар гэдэг дээр юу хэлж байгаа юм гэхээр бүхий л компаниудын дотоох зээл, эргээд иргэдийн бас зээл энтрийг бол оруулалт тогтож байгаа гэсэн. За 9% нь болохоор банкуд орж ирж байна. 7% нь бол төв банк. За 24% нь бол засгийн газрын өргөж байгаа. Ингээд нийлээд гадаад өр хэмжээ гарч иж байгаа. За тэгэхээр энэ бас нэг сонирхолтой дүр зураг харагдаад байна л да. Яг энэ 15-аас 16 он руу шилжих жил. Энэ ногоон маань бол бусад салбаруудын гадаад өр байж. 17 байж байгаад 33 болчихж. Энэ цэнхэр маань шууд өрөнгө орвол 49 байж байгаад 30 болоод буурчих. Тэгэхээр үндсэндээ энд бол нэг дахин өсөөд энэ 19-оор буурсан байна л да. Энэ том өөрчлөлт. Тэр босолж. Энэ бол ямар нэгэн тийм эдийн засгийн томоохон импакт ирсэн яваагүй. Энэ оюутлогын 4 орчим тэрбум ам долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүртгэлийн асуудал явцсан байж байгаа. Төлбөрийн тэнцэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдэх байсан бол буцаад зээл болоо бүртгэгдсэн байж байгаа. Тэгэхээр энэ бүртгэлийн асуудал нэг харагдаж байгаа. Өөрчлөлт орж ирсэн гэсэн. Санаа бол ямар нэгэн том эдийн засгийн агуулгагүй байхгүй гэсэн үг. За би энэ дээр зүгээр нэмж энэ нийт дүнгээр нь хэдэн зүйл хэлмээр байгаад байна. 2010 онд болохоор нийт гадаад өр хэмжээ 7.1 тэрбум ам доллар байсан. Гэтэл өнөөдөр 26 тэрбум ам доллар болсон. Эндээс юу харж болохоор байна вэ гэхээр сүүлийн 7 жилийн хугацаанд бол 3.6 дэх өссөн үр дүнтэй байж байгаа. За энэхүү өсөлтүүд гол нь хаана их явбуу гэхээр 2011, 12, 13 онуудад явсан байж байгаа. Чи мэдж байгаа. Ерөнхийдөө энэ үед бол Монголын эдийн засаг өндөр өсөлттэй байсан. Эрх баригчид юу гэж бодсон гэхээр цаашдаач юм өсөлттэй байх юм байна. Цаашдаач нүүрсний үн сайхан байх юм байна. Цаашдаач төсвийн үн сайн байх юм байна те. Гадаадын шууд хөрөнгөлт урсаар л байх юм байна гэж бодсон. Гэтэл үгүй. 2011 онд бол манай эдийн засгийн өсөлт 17.3 төрчихсөн байж байгаа тийм ээ. Тэгэхээр бол тэр инерцээрээ цаашаа явна гэдэг хүлээлт маш их байж аюу зээл тавьсан байж байгаа. Хүлээлтэх байсан цаашаа өргөжлөх учраас дахиад санхүүжилт хэрэгтэй юм байна гэж ойлгосон байна. Тийм. Тэр бол зөвхөн засгийн газрын хувьд ч юм уу эсвэл компанийн хувьд асуудал биш. Бүх нийтээр тэгж тавьсан байж байгаа. Яг юу гэж иргэд хараад идэв гэхэлээ тэр үед л зүгээр засгийн газар л тэнэг болохоороо ч гэдэг юм уу те асар их хэмжээний үр тавьсан гэж үгүй. Компаниуд өөрсдөө тавьсан, банкуд тавьсан те засгийн газар өөрөө ч тавьсан байж байгаа. Ер нь бол хүлээлт нэгт өөдрөг байсан. Учраас их хэмжээний үрийг авчээ. Тэгвэл бас нэг зүйлийг тодруулмаар байна л да. Компани зээл аваад төлөх нэг асуудал. Улс бонд усход тэрийг бас төлж байгаа нь бас нэг өөр асуудал байдаг. Тэгэхээр би энэний цаана юу гэлэх гээд байна вэ гэхээр хяналт хариуцлагын тогтолцооны талаар л хөндөх гээд байна л да. Тэгэхээр мэдээж иргэд за эсвэл компаниуд бол зээлээ авсан байгаа бол дараа нь төлөхдөө маш хатуу байдаг. Яагаад тэгэхээр тэрийг бол ингээд барьцаанд нь хураачдаг тийм ээ. Барьцаа өрнө. Улсын хувьд яг яад юм бэ? За тэгэхээр улсын дефолтын хувьд угаасаа ярихаас зам байхгүй. Тэрийг дефолт гэж нэрлэдэг те. Улс зээлийг төлж чадахгүй бол дефолтонд орлоо гэж ярьдаг те. За яг тэр тухай бол хоёул дараагийн слайдуудаараа харуулад явахаар байж байгаа. Тэгэхээр үндсэндээ яг саяын слайдаас үргэлжлүүлээ би юу ярих хүсэж байна гэхлээр 26 тэрбум ам доллар байж байгаа. Энэ тон үндсэндээ их юм уу, бага юм уу? 26 тэрбум доллар нэг том тоо сонсогдож байна л да. Гэтэл яг иргэний буухгүй шүү дээ. Нэрэлсэн дүнгээр. Яагаад энэ тон их гэж үзээд байгаа, яагаад асуудалтай гэж үзээд байгаа гэдгийг олон улсын судалгаа харахаас зам байхгүй. За тэгэхээр үндсэндээ нэг хоёр индикатор харж авдаг байж байгаа. Эхнийх нь болохоор гадаадын нийт төрөө нэрэлсэн дотоод нийт бүтээнд харьцуулдаг. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 240%. За нөгөө үзүүлэлт нь болохоор гадаад төрийг жилийн экспортын орлогод нь харьцуулдаг. Тэгэхээр энэ бол 412%. Эндээс юу гэж ойлгож болох вэ гэхээр Монгол улс нэг ч импорт юм худалдаж авахгүй зөвхөн экспортын орлоготой яваад те 4 жил явах юм бол ерөнхийдөө гадаад өрөө төлөх боломжтой гэсэн үг. 4 жилийн экспортын орлогоороо гадаад өрөө төлнө гэсэн үг. Тэр иргэн дээр авч үзэх юм бол нэгсний цалингийн орлого те 4 жил юу ч өрөхгүй цуглуулсаар байгаад цаашаа төлөх ёстой гэсэн. Одоо жишээлбэл хоол идэхгүй, хувцас нэмж авахгүй, машин дээрийг нэмж авахгүй, үзүр үйлчлэгээ үзэхгүй, зөвхөн ажиллаа хийгээл одоо
орлогоцуулаад хар яриагаар бол одоо нөгөө ажлын морь шиг ажиллаж явсаар байгаа дөрөв төлөх. Төлөвлөгөө 4 жил зарцуулах нь шүү дээ. Энэ үзүүлэлтийг юу гэж хардсан гэхээр Монгол улс үйлдвэрлэж байгаа нийт бүтээгдэхүүн те энэ бүх бүтээгдэхүүнийг 2.5 жил үйлдвэрлээд гадаадд өгөх юм бол өрнөөсөө үнэгүй өгөх юм те өрнөөсөө салнаа гэсэн тийм лог гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёр харьцаа үзүүлэлтийг хэдэн хувь байвал тохиромжтой байдсан бэ гэхээр 40%, 170% гэсэн хоёр тав байж байгаа. Энэ нь болохоор 2002 оны олон улсын валютын сангаас гаргасан судалгаа. Ерөнхийдөө хөгжиж буй Монгол шиг орны хувьд бол энэхүү үзүүлэлтүүд 40, 170% байх зохистой. За энэс дээшээ гарах юм бол эдийн засгт эргэж сөргөөр нөлөөлдөг гэсэн тийм ойлголтыг гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт бол тий 6 дахин өндөр. За энэ бол бараг 3 дахин өндөр. Асуудал дагуулах хэмжээнээсээ 6 дахин өндөр хэмжээтэй гадаад руу явж байгаа гэсэн үг. Яагаад 6 дахин одоо 4 дахин тий өндөр хэмжээнд очиж. Шалтгаан буруу төлөвлөлт. За хит өөдрөг түрүүн хоёул ярьжсэн те хит өөдрөг харсан эдийн засгаа ингэж бодсон те гэтэл эргээд яаж төлөх үү гэдэг дээрээ тийм томоохон төлөвлөгөө байгаагүй гэдэг ч юм уу маш олон асуудлыг дурдж болно. Эргээд хөрөнгө оруулалтын өгөөж нь сайн байсан бол гэдэг асуудал те. Энд дэр ялгаад харахад бол за өөдрөг хүлээлтийг бол аль субъект хийж болох байх тийм үү. Яг хэтэрхий өөдрөг хүлээлт хийсэн байж за тэр нь алдаа байж. Гэхдээ бод байдал тийм биш байгааг мэдхийн цагт эргээд зарцуулалтаа өөрчлөх ёстой шүү дээ. Тий. Тэр явц дунд 4-5 жилийн хугацаанд эргээд маневр хийх ёстой. Тэгэхээр энэ маневр хийхэд компани бол нэг маневр хийх чадамжтай. Улс бол огт өөр чадамжтай байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дэр ялгаа нь юм даа гарч ирвэл. За энэ дээр бол мэдээж жоохон макро төвшөнд харж ярихаас зам байхгүй болчихж байгаа. Эгээл нөө засаглалын асуудлаа ярина те. Улсын засаглалын асуудал ярина. Мэдээж чинь хэлсэн зөв. Компани бол их хурдтай энэ дээр за окей өрөө төлөхгүй бол яах юм те. Түрүүн яг хэлсэн дефолтын тухай ойлоо дурдаад өнгөрсөн байж байгаа. Төлж чадахгүй бол компани барьцаа хөрөнгөөрөө те хариуцлага хүлээх учраас шал өөр ханддаг. Улс бол тэн дээр ямар нэгэн байдлаар барьцаа хөрөнгө тавьдаггүй. За жишээ нь иймэрхүү юмуд яриа байдаг л да. За улс хэрвээ төлж чадахгүй бол газар нутгаас нь булаагаад авчих юм биш үү? За яг зөв. Наадах чинь нэг баялагын юмнууд авчих юм биш үү гэдэг. Ийм жишээ бол байхгүй. Амар өөр аргаар шийддэг байж байгаа энийг ерөөсөн. Тэгэхээр энийг бол дараа дараах юмар яриагээд ярьжсэн тийм. Наач их сонирхолтой зүйл. За окей. Тэгэхээр яг саяын тэр өрийн асуудлыг хоёул арай жижиглээ задлаад үзье л да. Түрүүн хоёул улсын өрийг маневр хийж чадахгүй байна гэдээ ярьжсэн тийм. Тэгэхээр тэр улсын өрийг ингээд жижиглээд задлаад харж болохоор байж байгаа. Эхнийх нь бол Чингис бонд те 18,500 сая доллар 2022 онд болохоор 1 тэрбум доллар. Димсан бонд, Худалдаа хөгжлийн банкны бонд. За энэ бол хувийн хвшлийн үеэр явж байна. Засгийн газрын 21 оны бонд, Грек бонд, Самура бонд, Хуралтай бонд. За үүн дээр нэмээд Төв банкны своп хэлцлийг бас оруулж болохоор байна. Үндсэндээ энэ хүү своп хэлцэл нь бол бараг зээлийн шугамд ойролцоо. Тийм юм байж байгаа те. Тодорхой хэмжээнд хэрэгжилж болоод байдаг. Тиймэрхүү зээл мэхтэй. За тэгэхээр эндээс нэг юм харагдаж л та. Грек бондын 800 сая доллар сая босгосон. Энүүгээр 18 он төлөх ёстой энэ хоёр бондыг дахин санхүүжүүлнэ гэж байгаа тийм ээ. 650 сая доллар болж нийтдээ. За энэ цаана 150 сая доллар үлдчихэж байгаа юм байна. Тэгэхээр ямарсан 18 онд төлөх ёстой улсын гадаад өрийн санхүүжилт бол сая 11 сард шийдэгдчихлээ. Тэгэхээр бид нар цаашаа дахиад хэдэн жилийн дараа улс өрөө төлөх ёстой байна. Үндсэндээ 2021 он хүртэл засгийн газарт ямар нэгэн томоохон төлөлт бол байхгүй болчихж байгаа. 2021 оны анхны төлөлт бол засгийн газар 2021 оны бонд буюу 500 сая долларын одоо төлөлт байж байгаа. Тэр ямарсан 3 жилийн хугацаанд бид нар нэг амьсгаа авах нь. Тийм, амьсгаа авах боломжтой. Амьсгаа аваад амт тариагаа хийгээд тэгээд жоохон хөл дөрөө босоод сэхэд авбал дараагийнхаа чулуутайгаа нүр толгоо. Судлаачийн үед би энэ юу ч харж байгаа гэхээр 2021 он гэдэг өөрөө их ач холбогдолтой жил. Тэр нь ямар учиртай юм гэхээр оюутлахын 2 дугаар шатны хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд дуусаа тодорхой хэмжээний үйл ажиллагааны эхлэнэ гэж ойлгож байгаа. Мэдээж төлөвлөгөөний дагуу явах юм бол шүү дээ гэдэг нь өөрөө Монголын эдийн засгт бол томоохон бас өөрчлөлтийг авчирч чадна гэж хэлж байгаа. Тэр утгаараа энэ үед бас магадгүй заавал нөгөө хойд хормоогоор урд хормоогоор нөхдөг одоо энэ зарчмаас бас салж чадах юм болов уу гэж бол харж байгаа. Энд дэр нэмэлт мэдээлэхэд оюутлогч бол одоогоор жилдээ 1.6 тэрбум долларын орлого олж байгаа компани. 21-22 онд даалдвархан ашиглалтанд ороод эхлэхээр үйлдвэрлэлийн хэмжээ бол 3-4 дахин өсөх шанс байгаа. Одоо 21, 22, 23, 24 онууд ингээд
багаар өсч явсараа сүүлдээ бол одоогийн үйлдвэрлэлээс 3-4 дахин илүү өсөх юм байна. Тэгэхээр 1.6-д 3-4 дахин үржүүлэхээр бас нэлээд хэмжээний экспортын орлого маань тэр орж ирэх нэ. Тинчээс нэлээд бас татварууд орж ирэх нэ. Тад мэдээж тэр татварын мөнгөөр л одоо энэ засгийн газар өрөө төлөх байх гэж таарна гэсэн. Бүрдүүлэх нэг одоо их сурвалж нь багтал та. За би бас энэ дээр бас нэг зүйлийг тодорхойлмор. Манайхаа ингэж ирдэг. Засгийн газрын өрийг нэг хүн амынхаа тоон тугааж агаад нэг хүнд ногдох өр энэ бол иргэн болгон одоо 40 сая төгрөгийн өртөө байна. Та бүгд бол өрийн одоо дарамтаас гарахааргүй байна гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл тэр иргэн энэ мөнгөийг төлөх ёстой юм шиг яриад байдаг л та. Тэр яг энэ дээр одоо эдийн засагч хүний хувьд, шинжээч хүний хувьд энэ өрийг иргэнд хамаатуулах зөв юм уу? Энэ өрийг хэн төлөх ёстой юм бэ? Би надад чинь тийм бас үгүй гэж хариулмаар байна. Яагаад тэгэхээр далд утгаараа дам утгаараа болвол хамаатай. Яахын аргагүй бид нар татврын мөнгөөр төлж таарна. Шууд тэр өрийг аваачаал иргэний халааснаас төлөөд их мөнгө үгүй шүү дээ. Бид бүх орлого засгийн газарт тавьж тушаагаа засгийн газар тэр мөнгөний төлөөл тийм ойлголт байхгүй. Яг тэгж ярьж байгаа нь үндсэндээ асуудлыг нэг талаас нь жоохон харсан популист маягт үг гэж ойлгож байгаа. Гэхдээ бас үнний хувьтай бол тийм мэдээж иргэдэд хамаатай иргэд тэрэг татврынхаа мөнгө тодорхой хуваараа төлж таарна. Шууд бусаар гэсэн хамааралтай гэсэн үг. За түрүүн чинь сонирхоодсэн дефолтын асуудал байж байгаа тийм. Бид засгийн газар мөнгө төлж чадахгүй бол яадаг вэ гэдэг асуулт. Тэрийг бол олоод дефолт гэж нэрлэдэг. Үндсэндээ дефолт зарласан үед бол 3 арга хэмжээг авдаг. Компанийн хувьд бол шууд барьцаарыг хурааж авдаг ойлгомжтой. Засгийн газрын хувьд бол 3 арга хэмжээ авдаг. За энэ ямар 3 арга хэмжээ вэ? Эхнийх нь болохоор дотоод валютын ханшаа бусад валютын эсрэг сулруулдаг байж байгаа. За яг монголчилж ойлгох юм бол төгрөгөө долларын эсрэг сулруулдаг. Тэгээ долларын ханшаа өсгдөг. Тэгэх юм бол Монголд байгаа бүх юм хямдхан болно. За хямдхан болохоор яах вэ гэхээр их хэмжээний экспортын орлого орж ирнэ. Эргээл валютын урсгалтай болно гэсэн логик. Ингээ валютын урсгалтай болоод ирэхээр өөрөө дахиж төлөх боломжтой болдог гэсэн нэг. За хоёр дахь арга нь болохоор өөрөө дахин санхүүжүүлэх гэж. Энэ бол хамгийн түгээмэл ашиглаад. За энийг одоо манайх л ашиглаад байгаа шүү дээ. Баян ашиглаад байгаа. За жишээ нь хуралдай бонд юм жишээ авч үзье. Хуралдай бонд яасан гэхлээр өөрөө төлөх ёстой байсан хөгжлийн банкны бондын төлбөр тэгэнгүүт нь шинэ бонд санал болгоод хуралдай бондыг санал болгож жагаад за окей бид нар арай төлж чадахгүй нэ хугацаагаа сонгоцгаа гэж байгаа хуралдай бонд санал болгож байгаа. Эхний арга энэ дотроо тий. Хоёр дахь арга нь юу юм гэхлээр саяын гэрээгээ бонд байж байгаа. Шаал хөрөнгө оруулагч нарт бонд санал болгоод мөнгө авчиж байгаа. Тэгэнгүүтээ төлбөр төлөх өдрөө бэлэн мөнгөө бэлдэж сууж байгаа төлчих байгаа гэсэн. Тэгэхээр шинэ хөрөнгө оруулагчтай болцсон гэсэн. Энийг бол монголч гэлтгүй бусад улс гэсэн түгээмэл ашигладаг техник гэж байгаа. За бусад улсаас тусламж авдаг. За энэ улс гэдэг нь ергүй утгаар ойлгоорой гэж үзэж байгаа. Ямар ойлголт юм гэхээр олон улсын байгууллага, дэлхийн банк, олон улсын валютын сан. За улс гэж яагаад Европын холбоо ч гэдэг юм уу те. Жишээ нь Грек улсын хувьд бол 3 удаа миний мэдж байгаа те бейл аут хийсэн байж байгаа. Бейл аут гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр мөнгө өгсөн, өрөө төлөө. За манай дээр энэ бас явж байгаа их бах хэмжээ. Одоо энэ чинь IMF-ийн хөтөлбөр олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр манайх одоо харж байгаа биз? Өрөө дахин санхүүжүүлэх юм дээр явж байна. Бус улсаас тусламж авч их бах хэмжээгээр бол дефолтонд орсон явж байгаа гэсэн үг. Гэхдээ энийг бол мэдээж Монгол улс дефолт зарчлаа гэж ярьж мэрнэ гэдэг бол олон улсын хөрөнгө оруулагч нарт бол сөрөг мессеж өгнө тий. Тэгэхээр болж байна тий бид нар ингэ төлж чадж байна гэдэг маягаар нь л ярьдаг гэсэн үг. Гэхдээ цаагаараа бол дефолт баг зэрэг ороод явж байгаа гэдэг л гарч ирж байгаа гэсэн. За нэгэн дефолт ярьсных ер нь тэ энэ дефолт зарлна гэдэг чинь тийм түгээмэл юм уу эсвэл ер бусын тийм аимшигтай үйл явдал юм уу гэдэг талаас хариулт өгөх оролт. Анх 1557 онд Испани улс анхны дефолтоо зарлж ирсэн байна. Энэ үед яадаг гэсэн гэхлээр засгийн газрууд дайныг санхүүжүүлэх зорилгоор бонд гаргадаг байсан шүү дээ. Тэгэнгүүт дайны зардал өсдөг. Тэгээ дайн удаан сунж. Дайнд ялвал бондо төлдөг. Ялагдвал дефолт. Тэгэл үргэлжлээд байвал эргээл асуудал үсээл яваад байдаг тий. Тэгэнгүүт эн чинь гол нь алтны үн цэнээр тий барьцаа болгож явдаг. Алтны үн цэн бас ингээ буурдаг ч гэдэг юм уу тий. Асуудлууд үүсдэг байж. За тэгэхээр анхны дефолт болсон байна. Тийм 57 онд бол анхны дефолт нь бол яг Испани улс өөрөө дайны зардал нөөсөө алтны үнцэн буурсантай холбоотойгоор за ингээд дефолт болсон үр дүнд нь шинэ зээлдээ жилийн 50% хөөдөлж эхэлсэн. За энэ бол одоо ламбарт шиг л харагдаж байна л да. Яг бид нар дээр үед одоо 1557 он гэхээр хүү бол 100 200 байсан байх гэж зарим боддог. Үгүй. Яг л адилхан 10 20% гэж байдаг гэсэн үе. Тэр үед ерөөсөө шинэ зээл гаргаад 50% хүү төлнө гэдэг нь өөрөө нөө түрүүний ярьжсэн хоёр дахь сонголт буюу өрөө дахин санхүүжүүлсэн байна л гэсэн. Ерөөсөө 1550 оноос эхлээд гараад ирсэн тийм арга техник явж байгаа гэсэн үг. За тэгээд түрүүн хэлжсэн тийм энэ үнэхээр тийм ер бусын гаж үзэгдэл юм уу эсвэл ер нь болж үзэгдэл юм уу гэдэг дээр энэхүү
тоогоор бол хариулахыг оролцсон байж байгаа. 1557 оноос хойш Испани улс 1939 он хүртэл болохоор нийт 15 удаа дефолт зарласан байж байгаа л нэг дефолт зарладаг тий. Тэр энэ нь өөрөө тийм ч аимшигтай тийм ер бүсийн үзэгдэл биш байж байгаа. Улсууд ер нь дефолт зарладаг. Тэгээ үн дээр нэмээд зүгээр сүүлийн жишээ нь тий Венесуэл улсын дефолтыг яаж болохоор байгаад байгаа. Ихэнх хүмүүс сайн мэдж байгаа тий 2017 оны 11 сарын 13-нд буюу хэдхэн хоногийн өмнө Венесуэл улсыг дефолт зарласан S&P агентлаг мэдгэлцэх байж байгаа. За ерөнхийдөө энд асуудал юу байсан гэхээр нийт бол ерөнхийлөгч нь бол мэдгдсэн байж байгаа 89 тэрбум ам долларын өрийг бол дахин санхүүжүүлэх шаардлагатай. Бид одоогоор төлж чадахгүй гэдгийг мэдгдсэн. За энд нь болохоор гадаад валютын нөөц нь болохоор 10 орчим тэрбум ам доллар байгаа. Мэдээж энэ 10 орчим тэрбум ам доллар 89 тэрбум төлж чадахгүй болчлаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ингээд дахин илүү үр байна. Тий үр байна гэж энэ төлөх чадахгүй үр нь бол байна гэсэн үг. Тэгэхээр яг 2017 оны 10 дугаар сард 200 сая ам долларын төрийн төлөлтийг шаардлагатай байсан боловч нөгөө нэг өөрөө дахин санхүүжүүлж чадаагүй улмаасаа төлж чадаагүй байж. Тэгээд 30 хоног хаарсан 30 хоногийн дараа S&P агентлагаас дефолтыг зарласан. Тэгэхдээ дефолт олон төрөл байдаг. Бүрэн дефолт, хэсэгчсэн дефолт гэж хэлдэг. За энийг бол хэсэгчсэн дефолт гэдгээр нь зарласан буюу Венесуэл улс нь зарим өрөө төлж чадахгүй юм байна. Зарим өрөө төлж чаднаа. Асуудалгүй. Хэсэгчилсэн гэдэг логик нь тэр гэсэн үг. За энэ дэр бондын ханш дефолт болохоос өмнө 40 орчим доллар дээр явж байгаад дефолт болсон өдөр за маргааш нь ийшээ 30 руу унсан байна. За энд бүр 22 3 руу орж ирсэн байна тий. Үндсэндээ энэ нөгөө нэг дефолт зарлахаар сөрөг нөлөөлөл нь ямар байдсан бэ гэдгийг харагдаж байгаа гэсэн. Энийг бас би дараагийн слайдаараа илүү тодруулж ярих гэж бодож байгаа. Манай бас бондууд дээр бас MMC-гийн бонд төр ч гэсэн ийм том уналтууд явсан л та өнгөрсөн жилүүдэд. Тэгэд энэ бол эргээд нөгөө бас нэмэлт мэдээлэхэд үн огцон монжийн бол цаадалтаа нөгөө хүү асар өндөр болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол яг ийм одоо үн унтсан гэхдээ ирээдүйс ирэх боломжтой гин судалгаагаар баталж чадж байгаа бол энд бондод хөрөнгө оруулах нь өөрөө бас өндөр одоо эрсдэлтэй ч гэсэн нөгөө өндөр ашигтай гүйжтэй тий байдаг тийм ээ. За тийм байж. Тэгээд эргээд ч гэсэн зэрэглэл. Түрүүн дөнгөж сая ярьсан чи дөнгөж сая хэлжсэн те яг тэрний үргэлжлэл болоод энэ слайд орж ирж байна гэсэн үг. Үндсэндээ ингээд одоо дефолт болох гээд ирэн ч гэдэм асуудал үүсээд ирэх үе зээлч зэрэгэл буураад ирдэг. За нийт болохоор Moody's агентлаг юм бол 22 зэрэглэл байдаг. Тэрний доотлосоо дөрөвт нь буюу CAA 1 гэсэн зэрэглэлд Монгол улс байдаг. Бүүр тэр доор явж идэг гэсэн үг. Бид нар эргээд 6 шат ахичиж хөрөнгө оруулах боломжтой гэдэг зэрэглэлд орж ирдэг. Тэр нь BAA 3. Яг одоогоор бид нар бол хөрөнгө оруулах боломжгүй буюу хог зэрэглэл гэдэг. Шууд орчуулах юм бол хог зэрэглэл. Junk bond гэж ярьдаг. Junk bond. Шууд хоёр. За тэгээд бид нар энэхүү зэрэглэл дээрээ яаж их үүсвэр татж байна гэдэг нь эндээс харагдаж байгаа гэсэн. Нийт болохоор манайх болохоор хуралдай бондын хүү явж байгаа 875. Гэтэл Америк улсын хувьд 3 зэрэглэлт хамгийн өндөр зэрэглэлтэй болсон. 175 долларын бондууд шүү дээ. Эргээд эн чинь өөрөө бид нар ямар үн төлж байгааг харуулж байгаа. Нөгөө дефолт энэ дээр би нэг юм асуумаар байна. Манай зэрэглэл хог буюу junk зэрэглэлд байгаа юм бол яагаад хөрөнгө оруулагчид манай бондыг аваад байгаа? Түрүүн чиний хэлсэнтэй уялдаж орж ирнэ. Өгөөж өндөрт. Хэдийн эрсдэл өндөртэй ч гэсэн өгөөж өндөрт. Яг хөрөнгө оруулагч олон түвшинд ангилдаг л да. Эрсдэл дуртай хөрөнгө оруулагч, эрсдэл дургүй хөрөнгө оруулагч, эрсдэл дургүй урт хугацаанд хөрөнгө оруулах гэж бодож байгаа бол Америкийн бондыг авна. Гэтэл эрсдэлтэй өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийе гэж бодвол Монголын бондыг авна. 875 өгөөж хүртээд тий. 875% өгөөжийг бол Америкт нэгч газар санал болгохгүй л байхгүй юу? Гол лог гэж гарч ирнэ гэсэн үг. За тэгээ эргээд яг уу би мэдээж гадаад дөр зээлж зэрэглэх гэдэг дам макро түвшний яриад байдаг тий. Яг иргэн дээр яаж буудын бэ гэдгийг энэхүү графикаас харуулах төрсэн байж. За энд болохоор хөвтөд инглэгтэн зэрэглэл байна. Тий. Босоод инглэгтэн хүү байна. За манайх дотоодын зээлийн хүү. Улаанд байна. Тий. Улаан дээр байна тийм ээ. Дотоодын зээлийн хүү. Бид нар CAA 1 зэрэглэлтэй дотоодын зээлийн хүү 20 орчим дээр. За 20 орчим дээр. Зэрэглэл сайжрах тусмаа хүү буурж байна. Хүү буурна. Зэрэглэл ийшээгээ муу болох тусмаа хүү өсөж явчихдаг. За эндээс яаж иргэнтэй яг холбогдох вэ? Тэгэхээр үндсэндээ бид нар одоо нөгөө гадаад өрийн асуудал, зээлж зэрэглэлийн асуудал мэн иргэн дээр яаж бууж байгаа вэ гэхээр ерөөсөө л энэ. Бид нар энэ гадаад өрийн асуудлаасаа болоод зээлж зэрэглэлээсээ болоод өнөөдөр зээлийн хүнд 20% төлж байна. Гэтэл тэр 20% гэдэг чинь өөрөө тэ иргэн бол нэг амар төлөхөр хүү бол биш шүү дээ. Асар өндөр хүү. Гэтэл Америк ч гэдэг юм уу, Франц, Их Британь те өндөр зэрэглэлтэй улс бол ерөөсөө л 2%, 3% хүү төлдөг. Тэгэхээр газа яаж бууруулах вэ? Өндөр төлж байгаа юм байна. Бид тэрийг мэдж байгаа. Бууруулах арга зам юу вэ?
Тэгэхээр бууруулах арга замын хувьд бол мэдээж олон арга замыг ярьж байна. Эхнийх нь түрүүн л ярьж ирсэн засаглалын асуудал, авилгаа бууруул, хөрөнгө оруулалт үр ашигтай хий. Тэгж хэмээн бид нар өрөө төлж чаддаг болно те. Хэрвээ бид нар ямар ч төлөвлөлтгүй бол зээлхоо болчих. Ер нь улс шиг манай улс шиг тийм компани байхгүй шүү дээ. Бараг төлөвлөгөөгүй заа гэж ийснэ гинт мөнгө авчдаг. Тэгснэ нөгөө мөнгөө хаа хамаагүй цацчихдаг. Буцаагаад төлөх болохоор мэдгүй. Дахиад зээл аваад төлдөг те. Энийгаа зогсоо. Бүтээмжээ сайжруул те. Өмнөх дугаараар бас ярьжсэн бүтээмжийн тухай ярьжсэн. Асар олон зүйлийг энэ дөр дуртахаас орцсон байхгүй. Эргээд зүгээр гадаад нэр хүндийн асуудал байж байгаа. Энэ бол магадгүй зүгээр тийм судлаачдаар батлагдсан ч гэдэг юм уу тийм ойлголт биш. Миний ажил дээр яадаггүй гэхээр гадны хөрөнгө оруулагч орж ирээд Монголын тухай айгүй сөрөг PR хийдэг. Зорилго нь юу байдгүй гэхээр ороод ирчингүүд энд өөр бусад олон хөрөнгө оруулагч нар орж ирэх дургүй байдаг юм байна л да. Ганцаараа энд ингээд л хөрөнгө оруулаад ашигтай сууж авах зорилготой. Тийм болохоор Монголд хөрөнгө оруулсныхаа дараа болсон гэж олон нийтийн суугаар Монголын тухай нэг сөрөг мэдээлэл гаргадаг зүйлс байж. Тэгээ эргээд нөө медиа олон улсад Монгол улсын нэр хүндийг сэргээх асуудалч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлсүүдийг хийгдэх хэрэгтэй. За ингээд хоёул өндөр гадаад өрийн талаар бас ярьлаа. Би сүүлд нэг үзэгчтэй бас нэг асуулт таймаар санагдлаа. Монголчууд ярьдаг өргөө бол баян гэж тий өргөө бол баян гэж ярьдаг. Гэхдээ бидний одоо шинжээчийн зүгээс бидний зүгээс харж байгаа өнцөг бол юу гэхээр тэр өрийг тэр зээлийг аваад үр дүнтэй ашиглаж чадвал баян болох боломжтой тийм ээ. Хэрвээ тэр зээлийг аваад үр дүнгүй төлөвлөлтгүй тооцоогүй ашиглах юм бол улам ядуур хэрэгсэлтэй байдаг. Тэгэхээр бид бол зээл гаднаас зээл авах зээлийн санхүүжилтэд босох шаардлагатай гэж харж байгаа. Яг л өсөх маш том ирээдүй бидэнд байна. Хамгийн гол нь хяналттай төлөвлөгөөтэй тооцоотой байх нь чухал юм байна гэж одоо шинжээчдийн зүгээс бол үзэж байгаамаа. За ингээд анхаарлаа хандуулсандаа баярлалаа.